Ихүүлээ. Үй. Хамарсан өглөөний минь. За нөгөөд маань хайчгүй. Харин Чи ингэ чи одоо ирж байгаа хөө. за харин тий. Түрүүн чата харж амжаагүй өдөрсөн. Цаа тэд маань хаана явж байгаа юм болоо тий. Тийм болоо. Харагдаж байгаа. Уул нь яг цугны дор уулзъя гэж тэгсэн тий. Цугны дор уулзъя гэж ярьсан да тий. Өглөөний минь хамартгаас нөө. За өглөөний минь яа. За юу хийвээ? Чимээ цай. Ажигтэй юу? Харин за. Хулан маань яасан юм бол? Хулан ирж байна. Тийм үү. Одоо ирж байна гэсэн үү тий. За. Ойр тарны ажил ихтэй. Аунда. Кэвд явах. Аунда. Кэвд явах гэж хүлээх өдөр чи ер нь бол айгүй том асуудал шүү дээ. Ингээ бочгийн чи яснаа тэр очиад бихэ үлээсэнд ордог байгаа. Йоо би нэг явсан кемп ерөөсөн мартдаггүй та нар нөгөө санаж гэнэ үү? Хардтай гэдэг нэг амралтай явсан шүү дээ. Тэгээ тэр үед чинь анх нөгөө нэг 2 дахь жилийн кемп байсан юм байна. Тэгсэн чинь явах гал би даанч хардтай гэдэг амралтаа мэддэггүй. Бид хоёр тэгээ тэр үед нэг унаанаас хоцроод амгай тэр араас нь очсон. Тэгсэн чинь хоёлаа хардтай гэдэг амралтаа хайгаал уул даваад жалга дээгүүр даваад пүрүүс аравтай. Тийм машинаар одоо яаж уул муул давсан жалга болгороо орсоосаа мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ явсаар агаал нэг юм арайч очив. Тэгээ шавар шалбаг дуулаад тэгээ хамгийн гол нь буцтаа ямар ч уул даваагүй гэж бодсон. Уулч даваагүй жалгаж хараагүй. Тэгээд тэр кемп миний нэрөөсөө санаанаас гардгүй байхгүй юу. Тэгээд юм арайч уул муул даваад жалга туулаад шалбаг дуулаад яваад очсон чинь тэр ингээ багт хуваацсан. Тэгээ би бас тэр өмнүүдийг юусэн мартдаггүй байхгүй юу. Би нэг юм нэг жаахан бүдэг ягаан цөг өвссөн. Их амгалан тэр үед болсон чи амар тод ягаан бодоол өвссөн. Тэгээд нэг ер нь таргандаа штэ ямгаад гэсэн чи нөгөө дод ягаал юм урд ингээд би бүр ёо гэж гайхаад. Тэгээд нөгөө хоцроод очсон чи яг тайгаа ууж ахтан таарч очоод тэгээ яг өдөр түнд таарад очижсэн. Тэгсэн чи одоо манайхан хөгжилтэй тоглоомтой гэж. Тэгэхээр би одоо амар гой гараад тоглоом тоглох юм баг гэсэн. Тэгээ санал игнүүлээд байж. Одоо санал дээр ямар тоглоом тавьд юм болоо гэдгсэн чи нөгөө багаараа санал муулаад ингээд. Би өрнжи өндөртэй гэхгүй. Тэгээд таргаж яасан гэсэн чинь зүм бэлэг зүмгийн мэдээс сандаад гэдэг. Гэсэн чинь зүм бэлэг яг санал муулаад л таараад би зүм бэлээсээ дурлаж байгаа санал юу зугтаагаад. Уг таар чинь нэг баг байсан ч. Тэгэхээс тоглосон байхгүй юу? Тэр би чи бараг яаж болоод нөгөөдөө баярлаж хөрөл ороод ирсэн чинь кепи номлол нь юу байсан гэж. Бусдыг хайрлаараа хүлээн зөвшөөрөөрөө бусдад ингэж тэ гэсэн чинь би бурхан минь байсаа яг юу юм шиг. Бурхан минь би яаж хатчихсан бол ямар ичж үгээр юм бэ гэж тэгж бодоод тэрнээс хойш би ягаад тийм нэг тоглоом дээр нөгөө бусдыг хүндлэх, хайрлах энэ заавал ялахын төлөө биш юм байна гэж амар их хүлээж авч байсан. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл яг дандаа тэрийг боддог байхгүй юу. Тэгээ тэр кемп чинь болоо гэ оройн. Их амгалан бас гэрчлээ ярих болоо хүн гэрчлээ ярих гэсэн чинь нэг ярихгүй гэж би ярих гэж гарсан. Тэгсэн чинь яасан гэж аас холын алаг эрдэнэ явсан би нэг гадагшаа явах гал тухайд нэг бөөдөж мөөдөөл тэгээд явсан чинь нөгөө бөөн чи бол өстой нэр аас холын Америк руу зайл соёлтой солонгос руу зайлсан байдаг яаж яг нэг эвтэйгэж хэлчихгүй тэгсэн чинь нөгөө чинь тэгээд би Америкч зайлаагүй солонгос зайлаагүй аас холын алаг эрдэнэ зайлсан тэгээд тэрний гэрчлэл дээр ер нь бол баг яг болсон шүү дээ ёо тийм моцоглоноос бүхэл бүтэн татаж унгаадаг. Тэгээ би яаж юм тэр кемпээр үргэлж юм өгөөд өөрийгөө олж хараад байсан байхгүй юу? Ямар ч тарган байсан. Яг юу хийж төлөө, яг юу ч хийж амьдраад байсан гэж. Тэр кемп хамгийн миний хөвгчлөө кемп нэг юу байгаа тий. Анхны нөгөө нэг миний үед болохоор нөгөө нэг анхны баптизм хүртэх. Би өөрөө нөгөө нэг
баптизм хүртэн гэж ерөөсөө тэнд очиагүйсэн. Тэгээд нөгөө номлол сонсч явж байгаа л гинт одоо нөгөө баптизм хүртэх хүн байна уу гэхээр нь хүртэж байгаа гэхээр нь яаж мэдгүй очиад бүртгүүлсэн. Тэгэл үдээс хойш нь баптизм хүртэх болно шүү гэж. Тэгэл бас анхны кемп болохоор таны яг түрүү жилийнх нь кемп юм байна. Тэгээд очиод тэгэл нөгөө баптизм хүртэх гээл яадаг юм болоо гэж ерөөсөө би нөгөө тодорхой ойлголт ерөөсөө байгаагүй. Тэгж нөгөө нэг энэ кинон дээрээс л ингэж нөгөө дээрээс нь ингэж байгаа харжсэн болохоос амар усанд болохож яана гэж ерөөсөө бодож аваа. Тэгээ нөгөө нэг юуны ус байсан шүү дээ тий. Одоо нөгөө гачууртын гол тийм гүн байсан тий. Йоо тэгэл юудаа ч ингээл очиод хүмүүс ингээл зогссон. Тэгээ ингээ хамгийн гол хоёр игнээс аахгүй. Нэг талд нь ихэвчлэн залуучууд нэг талд нь дандаа ихэвчлэн настай хүмүүс ингээл зогссон. Тэгээд нөгөө хамт явж байгаа хүмүүс маань бас баптизм хүртэх гээл тэгээд хаана очих вэ гэж нөгөө чи хоорондоо бүр ингээл юм болоо гэсэн чи за зүгээр чигээр харж байгаа болох чи гэж чигээр алхаж байгаа яг оцсон дээр нь л ингээд очиод баптизм хүртчихээ гээд амар олон хүмүүс байсан чинь тэр чинь бүр нэгдсэн кемпээс очив. Тэгээд очиод тэгээд нөгөө минь тэр хүмүүс яа би яагаад ч хамгийн сүүлд ингээд баг баптизм хүртсэн. Тэгээд очиод ингээд чи нөгөө гол ингээд амар хэцүү би ингээд орох гэж бүр амар хэцүү болж байгаа юм чинь. Тэгэл ингээд хүн болгон хөтлөвлээд ингээд ороод тэгэл ингээд нөгөө нэг амин гэж хэлээрэй гэсэн. Тэгэл би нөгөө голын усанд ерөөс ингээд тогтохгүй нөгөө чи ингээд бүр ингээд урсах гээд байгаа юм чинь. Тэгэл ямар сандаа за амин гэхэд ерөөсө болно гэд 3 удаа л ямар тааш амин л гэсэн. Тэгээд нэг мэсэн шиг зүгээр уудаа гараад бүр юу болсон юм гэдэггүй би зүгээр асуултаад уусан заяа уудаад ингээ нөгөө хамт явж хүмүүс мэдгүй тэгээд ямар сони би нөгөө тэгээд чи нөгөө олоод явж байгаа хүмүүс чинь гоё би ганцаархнаа ерөөсөө хүргээ хадагж ятсан болохоор амар сонин тэгээд бүр ингээд тэгтээ бүр ингээд хамаг юм маань ингээд гоё цэвэр шигдээ гараад ирсэн шээ. Бүр ингээд нэг гоё одоо тэгсгэлээ бүр ингээд асгартлаа уусан. Тэгэл ингээд зогсчихсон чинь нэг танихгүй их ирээд намайг тэрэл залбирч өгөөл бүр амар ингээд бүр тэгэл тэр их чинь ингээд нөө ингээд ирэхлээр унтаад бүр ингээд уудаад байгаа амар санагдаад тэгэл тэгжсэн чинь нөгөө хэд маань энэ тэндээс гарч ирж байгаа байхгүй. Тэгээ гараад ирсэн чинь юу яасан гарч ирэхээр нөгөө ингээд хоёр талаар нь ингээд өөр болоод тийм нэг дуулж өгсөн үү? Ямар ч тааш дуулж байсан байна. Мэдрээгүй. Би нөгөө тийм нөгөө гол ерөөсөө тийм үү? Чамгахгүй. Би усан байсан. Усан байсан очиж тийм хүчтэй авахгүй. Тэгээ ерөөсөө огт тийм дуулмал байхгүй. Тэгээд юудаас амар гоё юмсан. Тэгээд би тэгээд анхны кемпээсэн тэгээ баптизм хүртсэн. Тэгээ ерөөсө ганцаараа очсон. Тэгээд энэс хойш амар олон тийм найзуудтай болоод одоо ингээд альфабетд орж ирсэнд амар баяртай байдаг ш. Тэгээд тэр мэдрэмж үнэхээр одоо ч бас маш их зөндөө олон юм юу яаж анхны тийм үүстэй анхны баг амар гоё байдаг тийм амар нэг тусамжтай яагаад гэдэг. Одоо ирэх кемпээр ямар тусамжтай байна. Хөөе хэдүүлээ мэдсэн дээ. Нөгөө чинь очиж байгаа юу? Ариун холбосон яг хүмүүс очиж байгаа гэдэг. Мэдгээр рүү явъя. Амар ярээс өдсөн чинь. Тэр сайбар амар хүчтэй инээлтэй түүхээ ярьж байгаа. Бэлэн танаад мэдээ шүү. Тийм үү. Явъя.
нуурын нөгөө өргө дээр зогсож байсан хурсан олон дараа өдөр нь тэнд ганцаас өөр цай байгаагүйг харжээ. Тэд мөн Есүсийг шамнарынхаа хамт завинд суугаагүйг харин шамнар нь явсныг харав. Эзэн талархал үргэсний дараа хүмүүс талах идэж байсан тэр газрын ойролцоо өөр замнууд Тиберээс ирлээ. Тэгээд Есүс ч шамнар нь ч тэнд байгаагүйг хараад хурсан олон өөрсдөө замнуудад сууж Есүсийг хаан Капернаумд ирэв. Тэд түүнийг нуурын нөгөө талд олоод түүнд "Раби, та хизээнд ирсэн юм бэ?" гэв. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ намайг хайгаагүй. Харин талах идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устдах хоолны төлөө бус, харин мөнх ам өөд хүргэх хоолны төлөө ажил. Үүнийг хүний хүү та нарт өгөх болно. Учир нь түүнийг эцэг бурхан тамгалсан юм гэлээ. Тэгтэл тэд түүнд "Бид бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд юу хийх вэ?" гэсэнд Есүс тэдэнд "Түүний илгээс нь нэгэнд та нар итгэх нь бурханы ажил мөн" гэж хариулав. So